Яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зуур радио нэвтрүүлэг. Сайн мэцхан өрхөмдө сонсогчдоо та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Та бүхний өдийн амралттай 80 дахь удаа сайхан өнгөрч байна уу? Их Монгол радио сонсогч та бүхэндээ сэрчин огтой үүр цайх зохиолч сэрчин огтой үүр цайхын их хүн бодит амьдралаас сэтвэлсэн хайрын туучийг цуурлаар хүргэж байгаа. Ингээ энэ өдөр та бүхэндээ их хүн туучийн за 1-р бүлгийн төгсгөлийн 106, 107, 108 дугаар хэсгүүдийг та бүхэндээ эфирээс шууд хүргэнэ. Хамтдаа байгаарай. Их хүн бодит амьдралаас сэтвэлсэн хайрын тууч 106 дугаар хэсэг. Хоон хөх гэж хүн байна уу? Хэмээн шоронгийн хуйг асуухад түүнийг нэрээр нь биш хожоор нь дуудахыг эндэрснээсээ хойш анхудаа сонссон тул бараг аав ээжтэйгээ уулзсан мэт баярлан нүдэн дээгүр нь нулимсгүйлэгнэж би байна гисээр дөхөн очлоо. Ширүүн төрхтөөч инэрэнгүй зантай шоронгийн хуйг өвгөн гой байхам үзүүдгийн үү хингинвэ нэг сонин нэртэй хүн уулзахаар ирсэн байна. Гэ танаахан чи ямар хайшаа хүмүүс вэ? Нэр усгүй юм. Яхаараа ингэж нэгнээ хочилж байдаг байна. Гисээр гурвалж нүдээ улам гурвалжлуулсаар түүнийг дагуулж гарлаа. Уулзалтын өрөөнд баяхан хүзүүтийг суухыг харсан хоон хөх бараг нутагтаа ирсэн юм шиг баярлан хөөрч миний бодол зөв байсан байх шүү гэж боджээ. Халтар морийг чөргөр хөхөд өгчхөөд санаа намран гэрлүүгээ жолоо залсан хөө шулуухан явсаар гэрийнхэн гадаа дөрөөмөлтлөн буухад үргэлжил гал хүсгүй байдаг гэрийн яндангаар утаа хаялан галын үнэр хан хийж ухтахад ээж ирсэн баг та. Хизээри юм бол тоо миний ээж. Гэртээ тогтож хэд хонохгүй хүн амтны ажил төрлийг хийсээр яваад гэрээгээсэн гисэр шиг юм болоод л явж байна да. Миний байж байгаа царайч гэсэн дээ ялгаагүй. Гэх бодол зурс хийж хаалга татан ороход зүрмэглэж байсан ээж нь хаалга дуурах чимээнээр өндөн өө миний хүү юу хаашаа яваад ирэвэ. Сураг ажиггүй хэд хоног алга болчхоор чинь санаа зовоод амарч чадсангүй. Хүүгээ харагдахгүй болохоор уушиг зүрх амаар гарчих гээд төвхтэй гитгэн гэж үгэлсээр цай чанлаа. Чанд нэг цайны сүү хадгалаад удчихлаа. Гашилчих уу яав мэдхгүй. Ингээд очиж амсаж үзснэ. Гүй ёр. 3-4 хоноод байхад яагаач хിവэрэ байдаг шүү. Миний хүү чинь ёстой амны хишигтэй буян таян байх юм шүү дээ. Гисээр сайхан өрөмтсөн шаргал цай чанаж өглөө. Баян гүзүүд босож аавынхаа цай ууж байсан мөнгөн аягийг авдар дээрээс аваад ээжтэй цай хийж өгөхөд яах нүвтэй миний хүү өөрөө уухгүй юу та. Ээж нь хамаагүй гэхнэ үрээ гэсэн ихийн сэтгэл хичнээн агуу их байдаг юм бэ гэдгийг харуулах мэт. Баян хүзүүд ээжтэйгээ ярилцсан суухдаа жаргалын дэдийг идэлдэг бөгөөд энэ удаад жаахан зүггүйтмэр санагдаж ээжээ сая нэг саяхан толгойтой боохоо цохиод зүрхийг нь танд аваад ирлээ. Уушиг зүрх муутай хүн идвэл их сайн юм шүү ээжээ. Ингээд амаатад нүгэл юм. Чи юун зүрх уушиг яриад оноо?
Хээрийн нохоо, гэрийн нохоо аль нь ч ялгаагүй. Хүн төрөлд очих гээд бүгд л хамгийн сүүлчийн төрлөө арай ихийн олоод явж байхад нь амтны ам хорооход яаж байгаа нь тэр вэ гэж дууга өндөрсөн зандрахад Баяхин хүзүүт буруу юм хэлсэндээ булзааруулж хийсэн гимээ цайруулах санаатай. Тэр мөн нохоо над руу тайрдаг байгаа. Би ч сандарсандаа хоёр чихнээс нь барьж аваад газар мөргүүлсээр байгаад хорвоогийн мөнх усыг үзүүллээ дээж минь. Өөр арга байсангүй. Хөрхидөө гэж ээжигээ уйруулан хэлэхэд ээж нь хоёр гарын алга авсар наминчилснаа. Бурхан гончгсон багшим гэж хэлээд амандаа ямар нэгэн юм шивнэж уншин чимээгүй боллоо. Баяхин хүзүүд аяхтай цагаа оочлон сууснаа. Ээжээ маргааш сум явах боллоо. Эвлийн үрийн хуралтай тулаа бүх хүн ирж оролцох гэж байна шүү. Ирэхгүй бол тусгайлан арга хэмжээ авч ажил хийлгэнэ гэж дарга зар тараалгаж байна. Гэхэд ээж нь эвлийн үрийн дарга. Тэрч гайгүй хүнтэй огно. Дээрээс л дарга нар нь шахаад байдаг юм байлгүй. Ойрд нилээн хідэн хүнд арга хэмжээ авсан сураг сонсогдоод байна лээ. Заримыг нь бүр аймаг руу явуулсан сураг сонсогдсон. Миний хөө цаад хоон хөхөөсөө жаахан хол байгаарэ. Ээж нь гэж муухай ховчшар самган байдаг гэдгийг миний хөө юу сандах вэ? Хуралтай очооч миний хөө. Хүмүүс цаан чин нэгдэл нийгэм гээд их ярих дуртай болчих. Малтай хөрөнгөтэй хүн байж болохгүй юм сонсогдоод байгаа. Харин ядуу хүн гэж бас байлгахгүй бүгд ажилтай хөдөлмөртэй болох юм байхаа. Миний хөө олонний жишг дагаад л байхгүй бол тун хэцүү улсан цаг шүү. Жаахан байж байгаад цаг төр өөрчлөгдөн хуурч байх юм. Гэхдээ хідэн ч төрийн нүр үзчих юмтэй. Хөрхидөө ямар ч хүн амьд явхад алтан аягнаас ус уун гэд хэлчихсэн бүү мэд. Ястай л үнэн өгшөө. Яаж игээд л амьд л байх нь чухал юм билээ миний хүү гэд дуугүй болж майн толж байгаа бололтой үргэлж биедээ нууч авч явдаг эрхээр гүйлэн суулаа. Баяхин бүзүүд чимээгүй газар ширтэн сууснаа. Ээжээ би морой идүүлчихэд ирье. Ингээд гэрээс гарвал баян дурж гэрийнхэн гадаа сур илдээд сууж байлаа. Моройн чөдөрлөж тавиад доржих сон сах юу байна да гисээр очвол тайван чиний ажил хэрэг бүтэмжтэй юу? Морч нь гайгүй юу? Чамайг ирэхгүй болохоор би түүхэн санаа зовж байлаа шүү. Ингээд хүрд хийтэл сур элдэн байх нь бас ч гэж эрийн хуух царайлчгаад сайхан Монгол эр хүний шинж төгс төгөлдөр бүрдсэн цог зал төгс гинэгэн шүү гэж бодогдмоор ажээ. Баяхин бүзүүд гар сунхан элдэж уу сурыг нь авснаа. Дорж хаа. Таны захиад байсныг би аваад ирсэн шүү. Тэр хардаа ингэж гэрлүүгээ заахад дорж үргэлжил айхтар царайлан гурвалжилж явдаг нүдэ онейлон харснаа. Нилээн том арьс харагдана. Цаад нөхрөө чи яаж идвад хийвдэ? Чи чинь хулгаа дээрэмтэй хөөзөлдөөд яваагүйсэн билүү хөө. За гэрт орцгоё гисээр хэр баргийн хүн рүү мушилцаад байдаггүй ч баяхин бүзүүдийг харвал харамгүй мушиж шагнадаг тэрл зангаараа нэгэнтэй мушилцаад босож хормоогоогүйч наалтсан өвс тэргүүтнийг унгаад өөдрүүгээ чиглэн алхлаа. Баяхин бүзүүд араас нь даган герт нь ороод зүүн талаар нь өгсөн суухад шар охин. Сайн явж ирв гисээр аяг авч угаагаад цай хийж өглөө. Доржгаа цайгаа оочлонгоо. Цаг төр өөр болж байх шиг байна. Цаад хідэн мал чинь хүнийх болохтгоо. Тун утгахгүй. Сая хулгаад алдахад араас нь хөөцөлдөн авч ирсэн хідэн адууга. Чи өөрөө аваарай.
Түүгээс зогсохгүй дээр нь нэмээд бас хэд гурвыг би маргааш чамд ялгаж өгнө. Ах нарайж хотоо харлуулчихмааргүй л байна шүү. Чи бид хоёр одоохондоо болоод л байх вэ. Гэх нь угийн сэргэлэн гүйлгээ ухаантай хүн тул Баяхим хүзүүтийн нэрээр хідэн мал авч хоцорхоо шийдэж ухаан сийлж самбаа гаргасныг байлаа. Баян дурчин юу бодож өг дотор нь орсон юм шиг мэдэх Баяхим хүзүүт дуугүй сууснаа. Өөрийн бодлыг батлах гэж. Гэхдээ яаж болох вэ ах минь? Хүний юм зүгээр авна гэдэг чинь байж болохгүй зүйл шүү дээ. Гэхэд дорж байгаа зүтгэсэн чигээрээ яриагаа үл өөрчлөн улам лавшруулж. Өдий болтол надад туслаж. Энэ хэдийг минь хамтдаа өсгөлцөн өдий болтол явсны хувьд тэгж байгаа юм шүү дээ ах нь. Тэгээд чинь хэд чинь нэг ёсондоо чиний л мал шүү дээ. Ингээд санаа алдаж. Буурлын буйныг ихч хүртлээ. Одоо цаг нь болсон. Гэ цаан чинь нэгдэл нийгэм гэж бужигналдаад л сайн дураараа нэгдэлд илсэж малаа нийгэмчлүүл хамтын хөдөлмөр эрхэл гэж тулгаж байна. Маргаашийн хоролд чи очиад сонсоод ойлгох үсттэй. Ингэчгээд дуугүй болчихлоо. 107 дугаар хэсэг. Хоон хөхийн миний ганц авралын хот бол Баяхим хүзүүт гэх гордлого үнэхээр үнэн байсан бөгөөд Баяхим хүзүүтийн гарт нэгэн бичиг үзэгдэж түүнийг уулзалтын өрөөнд дуудаж уулзахдаа хідэн үг солилцуулснаа. Чи суллагцаа найзаа. Улаанбаатар хотоос энэ тушаал захирамж манай сумд шуудангаар ирснийг би сая бариад ирлээ. Гэхэд чихэндээ итгээгүү хоон хөх зовчдож зүдэрч явхад надаар тоглоом тохуу хийгээд тэгж бодож ирсэн бол явтаа найз минь. Чиний тухай хов зөөж хідэн удаа захиа бичсэн нь үнэн ч. Хотоо цагт хонын сургай чононд юу ч үхэд болж нийгэм дасар хор хохирол учруулад тэр нээжийг алдаад шоронд орсон болохоор дэндүү хүнд байна найз минь. Ингээд уйлжээ. Түүнийг уйлахаар нь хажуу талын харуулыг дуудаж захиаг уншуулхад тушаалын дагуу эх орныхон төлөө нэрдээ дүртэй зүтгэж явсан Баяхим хүзүүтийн хүсэлтээр тус хорихоос хоон хөхийг батлан даалтаар гаргаж ваагд урдсваа гэсэн сүү шүүхийн захирамж байхан тэрэ. Хоон хөхийг маллаж чадахгүйгээсээ болж чоннохон хоол болгоод хар залуугаараа хар гэрт хоригдохоор явхад Баяхим хүзүүт найзын хувьд түүнийг өрөвдөн хотод байх доо ямны дарга руу батлан даалтаар гаргаж авах тухай захиан дээрээ нэг бүрчлэн бичээд төгсгөлд нь үнэн дээр энэ залууд буруу байгаа ч гэсэн тухайн цагт сүрэг боохоо товтлохоонд орж яах чаргагүй байдалд орсон. Хоон хөхөд нам засгаас буу хүлээлгэн өгсөн бол суур хоноо боохооноос сүргээр нь хамгаалж чадах байсныг би өөрийн биеэр гэрчилж байна. 500-аад хонын сүргээс 300 гаруйг нь ууланд 5-10-аараа тасран тархсан байсныг би нэг бүрчлэн хайж олсон бөгөөд хоон хөх үүнийг мэдэхгүй байсаар хоригджээ. Би ч гэсэн алдаа гаргаж түүнийг хар гэрт хоригдсныг дараал сүр хоньны бараг ихэнхийг нь хайж цуглуулж олсон бөгөөд одоо тэдгэрийг хүлээлгэн өгөхөд бэлэн байна. Улс орондоо байгуулсан өчүүхэн гавьяаг минь үнэлж хамт тоглож өссөн найзыг минь хар гэрээс суллаж миний батлан даалтанд гаргаж өгнө гэж бичээд доор нь өөрийн гарын үсгээ гоёор зураад маркнаач битүүмжлэн доо явны даргын нэр хаягийг тодорхой бичиж илгээжээ. Түүнд 3-7 хоногийн дараа хариу ирсэн бөгөөд найзыгаа батлан даалтаар гаргах тухай шүүхийн захирамжтай хамт өөрт нь өөр нэгэн даалгавар даалгасан байх бөгөөд эргэлсэн захилгаан очингууд Улаанбаатар хотод яралтай ирнэ. Газраас тулаанчдыг яралтай цуглуулах шийдвэрийг
дээд газраас өгсөн гэснээс өөр юм бичээгүй байлаа. Төгсгөлд нь одоохондоо хоон хөхийн амьдралд хэд хоног туслаад байж вэ гэсээр захиа төгссөн байв. Суургонны талыг олсон гэж хэлсэн нь ортос худлаа зүйл байсан бөгөөд Бахим үзүүт нутгийн айлуудаар явж хоон хөхийн байдлыг ойлгуулан хагасыг олж өөрийнхөө хөдөлмөрөөр олсон 150 гаруй хоньныг нэмэрлээд дээр нь баян доржийн хадгалуулсан 300 хоньноос 50-ыг гуйж аван тоолоход нийтдээ 325 хонь болсон ажээ. Ингээд үлгэр зохиоч уулаас болж жүжиг найруулан захиа бичсэн бөгөөд хэдий ховч хорон муу санаа тайчилсан багаас хамтдаа тоглож өссөн ганц найзыгаа аврахаар зорьсон нь тэр билээ. Шоронгоос гинэт суллагдсан хоон хөх царай алдсан гэж тоймгүй бөгөөд үүнээс хойш түүнээс цааш хүн амьтны хооронд хов зөөж явха болий гэдэг ам тангарахыг өөртөө өгч байхдаа Бахим хүзүүдээс ийн асуужээ. Миний 300 гаруй хонь амьд үлдсэн байна уу тэгээд хэмээн асуухтаа өөрийн нүдээр харж байгаад яаж чадалгүй 20 гаруй боохоо сүрэгт нэг бүрчлэн бүгдийг нь хядуулчихсан мөртөө амьд байсан гэдэг үгийг захианаас олж сонсоод ихэд гайхснаа тодруулах гэж лавлан асуусан нь түүний хэр зэрэг тэнэг хүн бэ гэдгийг тодхон харуулж байлаа. Бахим хүзүүд чимээгүй байх дохой болгож уруул дээрээ долоовор хурууга хөндлөн тавьж үзүүлээд жаахан холдож байгаад хэлий ингэж хэллээ. Тэр хоёр хэсэг холдон явхад хашааны тэнд хоёр морь уяатай байх бөгөөд Бахим хүзүүдийн ороохээр өөр нэг нь түүний харж байгаагүй шар хэр морь байлаа. Бахим хүзүүд түүний далан дээр алгадаад "Заа найз минь. Эр хүн алдаж болно. Олон алдаж болохгүй шүү. Найз нь чиний төлөө том даргаас ам тавин гуйж байж соллуулж авлаа. Хариуд нь намайг дуудсан цагт Улаанбаатар хотод ирээ гэсэн захиа ирсэн. Энэ 300 гаруй хоньыг нутгийн айл амтнаас гуйж түүж цуглуулад би өөрийнхөө 150 дээр дорж ахын 50-ыг нэмэрлэн байж арай хийж бүрдүүллээ. Хуулийн зааснаар ихэнх малыг нь алдаагүй бол батлан даалтаар гарч болно гэсэн байдгийн байна лээ. Тэгээд л зүтгэжлээ дээ найз минь. Жаахан удаасан дуучлаарай. Бараг сарвалчихгүй яа. Гэхдээ хоон хөхийн хоолоо зангирч найзаагаа тэрч аван тэнх намайг уучлаа. Би чам дандаа л муу юм хийж явдаг байхад чи дандаа намайг аварч явдаг. Чи бол их нэр хүн шүү. Би чиний тосыг өгсөн ч мартахгүй гээд хоолон зангирн зургартал боллоо. Бахим хүзүүд түүнийг харж зогссноо найзыгаа харагдан. Миний найз одоо битгий үлээ. Надад туслах яах вэ? Харин хоёулаа энэ хүмүүсийн тусалсан малыг аажуудаа буцааж өгнө шүү. Тэгхийн тулд ихрэлдэг мал цуглуулах хэрэгтэй байна. Хавар ихрлээд ирэнгүүт нэгийг нь нийгэнд бүртгүүлээд нэгийг нь дарж хадгалаад өрөндөө өгнө. Хоёулаа 3 жилийн дараа гихтэл ямар ч үргүй болоод явчихна. Дээр нь хоёулаа хүн амьтанд тусалж байх учраас тэднээс баг болтугай шан харамж аваад явчихна. Ингээд л амьдраад байна та найз минь. Ингэж амьдралын нарийн ширийн юм зааж эхэлж байна. Түүний яриаг сонсож зогссон хоон хөх нулимсаарч шар хэр мордон Бахим хүзүүдтэй хамт нутгийн зүг жолоо заллаа. Хоон хөхийн хувьд хорон санаатай,
Хүн амтан хорлож явдаг ч гэсэн хар багасаа хамт тоглож ийм сайхан найз заяасан нь чухмал Тэнгэрийн удам ундаг атгсан гэлтэй. Тэр хоёр замдаа нэг хоног тааруулан хоёр дахь өдрөө нутгийн зах руу орж ирэхэд айлууд намар жандаа буучгсан налайгаад цаанаал нэг сайхан байх өгөөд бахим хүзүүд түүнд хандан хоёулаа сумын дөвөр тайраад явъя. Миний найз эвлийн үрийн дарга дээр орж батлан даалтын бичиг гарын үсэг зурвал. Бас хэсгийн төлөөлөгчдөр орж батлан даалтаар гарсан тухайга мэдэгдэж бүртгүүлэх байх шүү. Ингээд хоон хөх баярлан эвлийн үрийн дарга байгаа юу гэж нүдний гэрэлтэй ирэхэд дэлдэн хүүхийн охин Улаанбаатар хот руу явсан. Мэргэжил дээшлүүлэх юм гэсэн шүү. Орлогч нь гээд ягаам нөгөө бондгор бор залуу байгаа шүү дээ. Гэвэл ингэж дуун цаашаа орчээ. Яг үнэндээ бол эвлийн үрийн дарга бахим хүзүүтийн гуйлд доо ямны даргын тушаалаар хоон хөхийн материалыг авч дээд шүүхэд хандан захирамж гаргуулах зэрэг ажлуудыг хөөцөлдөхөөр Улаанбаатар хот явсан бөгөөд нутгийн хүмүүст хэлэхдээ урт хугацааны сургалтанд суухаар явлаа гэж ойлгуулад гарсан нь тэр ачаа. Харин үүнийг ам султай хоон хөхөд мэддэхгүй байх ёстой бөгөөд түүнд хилээдчихдээ бий. Айгуу бол амнаасаа болж сүүлд эргээд хар гэрт хоригдох ажил хийж мэднэ гэдгийг баян хүзүүд ойлгохын дээдээр ойлгож байлаа. Зүүн 8 дугаар хэсэг. Орой болж нар орхоос арай өмнөхөн баян дорчийн хурим найрын хувцснуудыг нь ойж уурлахад туслаад гарах болоход шар өхөн учиргүй баярлан ястаа гоё дээлтэй боллоо. Миний найз уран юм аа. Өчигдрийн эсвэр ерөөсөө таарахгүй яайдаа вэз гэж бодох. Гэтэл чи ирээд одоо цаанаал нэг би дэвтэйхэн наалтаад байх чинь ямар гоё эвтэйхэн юм бэ? Юмны ухлаадас гаргаж биеийн онцлог тааруулж ойно гэдэг чинь хэр варгийн хүний хийдэг ажил биш вэ шүү гэсээр түүнтэй хамт гарахдаа ээж үнийг чамд өгчгөөрэй гэсэн гээд 20 төгрөг сарваалаа. За найзынхаа хурим нарийн ажил туслах гэсэн болохоос үн хөлс авах гэж ирээгүй тул битгий талтхий наатгаа чи намайг худалдаж авах шийдээ юу? Би хэдий ядарсан ч гэсэн найзынхаа хувцас урлахад мөнгө нэгтлээ ядраагүй л байл. Ингээд буцааж түлхэхэд шар охин уурлан өвөрлүүн чихээд найзынхаа мөнгийг авахгүй бол хадамд гараад чамд юм сарваач чадхаач болчихж магадгүй шүү дээ. Нэрээ түрүү жил надаас зээлсэн 3 төгрөгийг чинь хүртэл чамаас авгаа боллоо. Энэ бол чамд тусалж чадах миний сүүлийн боломж. Боломж байсан дээр дуугүйхэн шиг л авч үз. Угаасаа чамааг ирж тусалсан туслаагүй шинэ гарсан нялх маамууд бэлэг аваачиж өгье гэж бодож байсан чинь энэ удаа амтсангүй гихчлэн янз бүрээр ятгасаар өгчихжээ. Хүнээс юм авчаас зүгээр юм авч сураагүй зангаас гадна хөлсөөр ажил хийж өгдөггүй тул санаан зовсондоо хазар нь улайхад бушуухан за баяртай найзаа сайн сууж байгаарай гिचгээд мориндоо мордоод явах гэснээ. Манай бахим хүзүүтийн ээж заавал орж ирээрэй гэд байсан шүү дээ. Ингэж бодоод тэдний гадаа бууж хоёр өксөлчхөд хурдхан явахгүй бол оройтхон ингэж бодсоор гэрт нь ороход хаалган онгорхоо агаад бахим бүзүүд цааш харан амандаа чангаар дууайланга толгоо шир хуйхлаж тогоо дүрэн мах чанаж суухагаад нэг л их танил дүр төрх залуугийн ээж орон дээр хурхиран унтах нь урд өмнө нь хизээч билээ. Нэг иймэрхүү нүдэнд унсан дотн байдлыг хаана харлаа гэж бодсоор яваад орлоо. Бодоод тэрхэн зур санаанд нь юм орж ирсэнгүй.
Зүүн талаар нь дээш явн суутал. Цааш гарч суусан баяхим хөзүүд арын шкаф руугаа босож юм авахаар бүтэн эргээд царын түүнээс нуугдчихлаа. Тэрээр ямар нэгэн юм хайн дуугаа аялсаар байхаагаад толгоо шир хуйгалж байгаа халуун төмрөө барьж байгаад болохоор цочоод өөрийгөө хайрчгаж мэднэ гэж бодоод минь дамар мэдсэнгүй эргэж харахыг нь хүлээж сууж байтал бүсгүй нүдэнд хий юм харагдаж урдхан талд авдрын урдуур таван жаахан охин гүйлдэж залуугийн хормоноос 4 хүү чирэгдээ зогсож байх нь тэрэ. Гүй би чинь галзуурч байгаа юм шүү хаа гэж бодох агшин нөгөө хий үзэгдлүүд хүйгийнхэн зургу өөрлүүн гүйж ирээд өвөрлүүн зураад орчихжээ. Гинти явдалд балмагдсан бүсгүй урдын зүйдээ гинэд санан ухаан санаа нь орж гарахад харгуулсан аян даан цовж суутал хүүгийн ээж сэрснээ. Хүй миний охин ирчихсэн сууж байгаа мó гээд үндийлв. Цааш харж байсан баяхим хөзүүд ирсэн юмаа олсон бололтоо гартаа цацлын мод барьчихсан. Юуг нээж гисэр эргэж харахтаа бүсгүй хараад хитийдээ орж ирээ суучихсан юм бэ гэсэн маягта нууц давхраатай алаг нүдэ бүлтийлхэн хүй сайн байна уу? Гүй хүн орж ирэхийг ч анзаардаггүй. Би ч арай л дундаа алдчихсан болол та. Гэхэд ээж нь түүнийг зэмлэнгүү харж. Гүй миний хүү чинь хүн орж ирж байхад минь дамар мэдэхгүй. Буруу хараа зогсчихдаг нь яаж байдаг вэ? Алуу ээж нь цай ингээд орноосоо сэбхэн бослоо. Бэр гэрийн доторх сандарсан байдалтай уур амьсгалыг зөөлрүүлэх санаатай. Би ч чимээгүй л ороод ирсэн л дээ. Танаач нь толгоо шир хууглаад ямар гоё таатай өнөртэй сууж байгаа юм. Манай найз ч яста мөлчийтэл хуйхалж байна да. Ингээд хүчээр бие дайчлан тас хөгөргөд энэ айлд залуу бүсгүй дуун цангинаж бэртэй болох юмсан гэж дандаа боддог ээжийн сэтгэл байгаа гэрийн чавар тэр чихтэй өргөн одох шиг болжээ. Гурвуулаа хамтдаа суугаад ярилцсан байж хоол цай идэж уухана энэ жижигхэн гэрт хичнээн сайхан уур амьсгал бүрдсэнийг яаж ч илэрхийлж боломгүй сайхан байсан хаад баяхим хөзүүдийн хин сэтгэл нь нараар гийж ийм л сайхан бэртэй болох юмсан. Миний зүүд нойронд ирсэн хүний сайхан үр юм шүү дээ. Огна хүүг минь тоогоод сайхан амьдралч. Ингээд төмөн янзын бодол дотроо эргэлдүүлэн онгон шүтэнэ бодож хадгалдаг авдар доторх сахиусандаа хичээнгүлэн залбирчээ. Энэ самганы нөхөр тангарахтай онгон сахиус нутаг усны үрийн заяа хүссэн айлуудад бэлдэж өгдөг байсан бөгөөд баригдан явхасаа өмнө үр хойчийнхон амар хамглан галын бурхандан зориулан галгуулмд үл тасрах үр хойчийн удмуудын бяцхан тэнгэрүүдийг сүншиглэж бэлдээд содорны хажуугаар сэмхэн хийчихсэн байсныг хинч үл мэдэх хагаад баяхим хөзүүд ээжигээ байхгүйд тоос шороо болон хэрцсэн содруудыг авч салхи оруулан уншиж байтал үл мэд хүсгээр бичсэн сүншигл тарин маягийн зүйлийг бичгэн модон барыг адууны хялгасанд ороогоод арвайн үртэй хамт боожгсон байсныг уншиж үзвэл таваг чойчл сахиус гих судрын үгнээс иш татаж бичээд эртний монгол али гали бичгээр үргэлжлүүлэн бичсэнийг тайлж уншиж чадсангүй тул буцааж нимбаалан бохоод яг байснаар нь тавьчаа. Бүсгүй орж ирэхэд хинж түүнийг хүлээж авахгүй болохоор гэрийн онгон сахиуснууд амилан түүнийг хүлээж авсан нь тэр байсан буюу. Үүнийг бүсгүй яахан мэдвэлээ. Зөвхөн өөрийгөө хий юм хардаг боллоо хэмээн санаан зовж дэмэл самгардаж байснаа тэр хоёртоо яриа өрнүүлж суухдаа болсон зүйлийг ордос мартан жаргалтай наргагүй сонин сайхан хөөрнөлтөн нөгөө бушуухан мордно гэж байсан хүн яриандаа уусан суусаар шүн дунд болсныг анзаарсангүй нэг л мэдхэд баяхим хөзүүд гарч морийг нь аваачиж идүүлэхээр гарсан хойно самган түүнийг харж байснаа.
Миний охин хоноод яваа. Охин нь ганц 2 өдөр уйлагнаад байхгүй гайгүй хэлгүй. Толгой ширний хэрвс үнэртэж хийх уугаа дарчхаад харанхуй шөнөөр явбал онгоос нь нөхсвөр нь чөтгөр ороод үүрэлчихдэг юм гинлээ гэж ярихад бүсгүй хайж. Тийм үү? Би чинь учиргүй яриад байсан чинь гайгүй болоод нэг л мэдхэд шүн болчихсон байдаг байх шүү. Яана хүн амт юу гэж хэлэх болтоо? Нөгөө урд айлын хуучин бэрчин хажуу айлын залуу дээр ирж хоноод явлаа. Хадмууд нь яриад байсан ортол байж л дээ гэдэл цурах вий дээ. Гэхдээ Бахим Хөзүүдийн ээж хүн амтны юу гэж ярих нь ямар хамаа байж вэ? Миний охин л өөртөө худлаа хэлээгүй бол болох нь тэр. Цаг хугацаа өнгөрөхөд аяанда хар цагаан ялгараад гараад ирдэг хорвоо шүү дээ. Тэгээд ч харамч далдгийнхны үгийг сонсдог хүмүүс нэгч байхгүй болсон. Миний охины шар найз хэдий ам сул байж найзыгаа өмөрнүүл гэхээс нэг л муулахгүй. Баян дорчих чинь гэр бүлээрээ л хүний төлөө төрчихсөн айл шүү дээ. Ядарсан бүсгүй хүнийг айлд хоноод явлаа гэхэд хэн л тоогоочтэй миний охин. Маргааш өглөө эртээ үүрээр манай хүү дөхүүлээд өгчих болохоор санаа зовлтгүй өрмин ингэж хэлжээ. Бүсгүйч зөвшөөрч нэрэж тиймтэй айл умтан хоноод яв гэж байхад үгүй ямар үгүй гэлтэй биш. Энийг ч гэсэн гэртээ эмэгтэй хүнтэй ярилцаад хонох сайхан л байдаг байлгүй. Ингэж бодоод элдвийг хүрнэж ярьсаар унтцгаалжээ. Бахим Хөзүүд шөнөөр шахуу босож бүсгүй морийг авчран эмээллэж бэлдээд дөхүүлж өгөх гэтэл бүсгүй утахгүй гэгээ орчих тул би ганцаараа явчих яа. Ингэхэд яаж үдийд ингэж явах вэ? Ядаж үүр цайтал дөхүүлж өгөхгүй бол харанхуй шөнөөр бүсгүй хүн ганцаараа яваад айж зочин шүү дээ. Ингэж Бахим Хөзүүтэй зүтгэсээр түүний газрын хагас дөхүүлэх үед үүр цайж нар мандажээ. Бахим Хөзүүд за түр баяртай. Чи эрлийн үрийн хурал дээр ирнэ үсттэй. Ингэхэд нэлх хүүхдтэй эхчүүдийг ирэхгүй байж болно гэсэн байна лээ. Гэхдээ би очноо. Ямар хөө яриа хөөрөө яригдах бол гэдгийг мэдэж авахгүй бол нийгэмд маань их өөрчлөлт орж байгаа гэдэл хүмүүс ярилцаад байна. Ингэж хэлээд салжээ. Бахим Хөзүүд бүсгүйг дөхүүлчихэд гэрлүүгээ шуудхан хадруулсаар ирэхэд яндангаас нь утаа гарахгүй болохоор гайхсхийн ээж үдийд босоод цай зүгээ чанаж баймаар юм аа. Эрт босоод айл хэдийн чанчихсан юм болов уу гэж бодлоо. Хаалгаа татан ороход ээж нь босоогүй чимээгүйхэн цаашаа хараад унтхаагаад огт хөдлөх шинжгүй. Ийм байдалтай удахад нэг л сэжиг авч очоод ээжээ гэ та ямар их унтаа вэ ингээд татхад самганы нүүр хөхөрч харагдан орны урдуур гарн саван унлаа. Бахим Хөзүүд хэрэг биш болсныг нэн даруй мэдэж ээжийнхэн толгойг нүүрэндээ наан уйлахад цусны эргэлт нь аль хэдийн зогсож биеийн эртээ хөрсөн байжээ. Бараг цаалвал унтаад тун удаагүй ч юм уу эсвэл шүн дунд бурхан болсон бололтой байлаа. Бүсгүй гэрж гэр тонон ярилцахад санаа намарсан самган цааштай хүүхдүүд минь уучраа олох байлгүй те гэсэн аятай Тэнгэрийн орондоо амгалан заларчээ.
Нэг нь нэрч нөгөө нь явдаг хорвоог яалтаач үлээ. Тэр өдөр дашням байлчин нэмтэ намрын дунд сарын 17-ны өдөр байсан аж. Баянд орчих охины сүйт залууд манайха урд нь гэрлэж байсан эрд охиноо ёс төрчлөн өгөх боломжгүй тул яахаа өөрсдөө мэдтээ гэж хариу өгснөөс болоод шар охиныг өглөө эртлэн хулгайлан авч явсан бөгөөд ийхүү хажуу айлд нь хурим найрын ажил өрнөж байхад бахим хүзүүд ёсыг бодож гэрийн өрхөө чимээг үхэн битүүлж үүдээ уйчхаад өчигдөрхөн ирээд явсан бүсгүй аврав ээжигээ хөдөөлүүлж гаргах өдрийг асуухаар зарин одлоо. Нэгдүгээр бүлэг төгсөн. Зохиолч Сэрчин овогтой үүр цайх. Зохиол их хүн бодит амьдралаа сэтвэлсэн хайрын тууч. Өгүүлэгч Хосваяр, дууны найруулагч Цэнтава. Их Монгол радио 2020 он. Сонсогч та бүхэндээ бүтэн 108 хэсгийн туршид бидэнтэй хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Үргэлжлэх та бүхэн номоос унших боломжтой. Та их хүн туужийг бүрэн ихээр нь уншихыг хүсвэл ном борлуулагдж байгаа дараах цэгүүдийг дуулгая. Цэцэг төв утас 9521 тэг 413 Гранд Плазагийн 4 давхарт 417 тоот Герман гутлын тасаг бүхийн өргөө гой офис утас 8810 17 14 болон Азхур интер номын дэлгүүрүүдэд борлуулагдж байна. Та мөн байгаа газараа хөргүүлж авахыг хүсвэл 8899 58 56 99 тэг 8 тэг 5 69 дугаараар холбогдож цагаалгаа өгч номоо хөргүүлэн аваарай. За тэгээд бүхий л хэсгийн хувьд энэхүү өгүүлэг маань Их Монгол радиогийн эфирээр за ажлын өдрүүдийн 13 цаг 30 минутаас сонсогч та бүхэндээ хүрч байлаа. Тэгээд ийм яруу тансаг, ийм гайхалтай орон зайд цаг түүхийн орон зай, хувь хүний сэтгэлийн орон зай гэдэг маш гайхалтай энэ орон зайгаар аялуулсан эрхэм зохиолчтой баярлалаа. Таны яруу үгс, таны сэтгэлийн нандин бодрол өхөн олон хүмүүнийг өөрийн гэсэн ертөнцийн, өөрийн гэсэн аз жаргалтай болгож чадсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд нэвтрүүлэг маань шууд хүрдэг байгаа. Ямар ч бичлэгийн нэвтрүүлэг биш. Тэгээд унших явдалд бол бишгүй их үг үсгийн бас алдаа гардаг. Тэгээд тэр болгоныг маань бас уучлах, аль болох нэг зэмлэл хүртээлгүй, үргэлж бас урам өгч, шимтэн сонсч байсан сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд мэдээж хоёрдугаар бүлэг бас сонсогч та бүхэнд мэдээж зохиолчтой ярилцсны дараа бас хүрэх байх гэж бодож байна. Тэгээд хоёрдугаар бүлгийг илүү сонирхолтой, илүү их адал явдал, илүү их та бүгдийн сансан, тийм сайхан үйл явдал өрнсөн, тийм сайхан адал явдал өрнсөн үйл явдлаар дүүрэн байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгээд та бүхэн бас энэхүү номыг заавал худалдаж авч ширээнийхэн ном болгоорой гэж та бүхэндээ хүсье. За тэгээд энэ бүх цаг хугацаанд хамтдаа байсан сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэн өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Сонсогч та өдрийн цагаа уучхад төрч болов ажилласаа хүндэрэн амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг.